Энэ болгоод цаад углуургаараа энтхийн аяар байдсан юм дэх штэ. Энэ хүнийг бүхэл бүтэлд нь системд нь авч үздэг. Тэрнээс гадна тэр сэтгэлтэй нь холбож үздэг учраас нөгөө талдаа бүтээгдэхүүн хамгийн юм нь байгальд байдаг. Оншилдог арганууд бол тухайн хүний эрчмийг судалдаг учраас дийлдэхгүй сайхан ухаан штэ. Их багталтай үдээж явна. Яагаад ихтэй газрыг удамжил ангаа ухааны анги нэгэд 1986 онд тэгэхэд би төвд хэлний хичээл зааж байсан хүн. Одоо энэ цэрэн давг энтергээд юмсуудад би хичээл зааж байлаа. Дараа нь удамжил ангаа ухааны эмчнэрийг бэлтгэхэд би бас хичээл зааж байсан ийм хүн. Тийм учраас энэ Дусан намын янзыг би их судалсан хүн шүү дээ. Дамынгийн 6 эмнэлэг хоёр холбоотой байдсан болохтой газрыг энэ талаас нь их судалсан. Энэ бол жинхэнэ цагаан улсын сайхан зардаг гарлаа. Тэгээ одоо бид нэр ажиллах хэрэгтэй байна. Сайхан залуучууд ажиллах байлгүй дээ. Тэгэхээр хөвшиг өнөөс өгсөнс хөдрийн сасаараа гэдэг юм. Тэгээд нохоо амнаас номч гэдэг юм. Тэгээд хэрэгтэйгүүд хөвшин зүтгэн штэ. Ийм бай. Уламжилт ангахаар Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гаргана гэдэг бол энэ салбарын хэмжээд, эрүүл мэндийн салбарын хэмжээд тэрсэн уламжилт ангаа ухааны салбарын маань ёсчин дагаж даган мөрдөж хийж гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Дараагийн шин зуундаа дараагийн үедээ одоо шинжлэлийн том одоо үүдийг нээж өгсөн ийм алхам болж байна гэж харж байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг тусанчлан эрүүл мэндийн салбарт Монголын уламжилт ангаахны хөгжлийг шаталтанд нь хөгжүүлэх, бүтцтэй болгох, хууль эрх зүйн орчингийг бүрдүүлэх, тэр эмнэлгийн хэрэгсэл гадаад дотоод дэлхийн брэнд болж байгаа. Тэр Польш улсад, Чикаго хотод, Америкийн нэгдсэн улс, Европт брэнд болж байгаа тэр бүтээгдэхүүнийг одоо хөгжүүлэх, ялангуяа уламжилт ангаах ухааны дэлхийд гайхалдаг эмчилгээг одоо брэнд болгож гаргаж ирэх тал дээр ерөнхийлөгч бас санаачлаг гаргаж санал дэвшүүлсэн байгаа. Жишээл бол дэлхийд дахинд одоо хамгийн одоо том манай уламжлалын гэсэн эмчилгээний нэг арга барил бол тарих хөдлөх байна. Тэгээ тарих хөдөл сатисэний мозго гэж биднээс ярьдаг байсан. Эмчилгээнд 10 хоног эмчлэгддэг ийм түүхтэй. Тэгвэл Монголын уламжилт ангаах ухаанаар тарих хөдлөх энэ өвчлөлийг 2-3 минутанд барьснараа шууд эдгээчдэг ийм гайхалтай байна. Ийм түүхийг Монгол улсын ерөнхийд брэнд болгож дэлхийд гаргаж, дэлхийдээ алдар цуугаа мандуулах болтгоо гэж ерөөсөн эрүүлийг бас дахин хүргэж баяртай байна. Монголын уламжлалт ангаах ухааны салбарт төдийгүй Монгол улсын түүхэнд тэмдэглэлт өдөр болж байна. Монгол улс төрийн тэргүүн маань одоо уламжлалт ангаах ухааныг төрөөс баримтлах бодлогод гарын үсгээ зурлаа. Манай салбарынхан одоо дэлхийд гарах энэ эрх маань бол нэгдлээ. Өнөөдрийн энэ өдрийг бол одоо Монгол улс уламжлалт ангаах ухааны салбар үүсч хөгжсөний тэмдэглэлт өдөр болж одоо цаашдаа жил болгон тэмдэглэхээр болж байна. Нийт тэргуунд бол одоо манай уламжлалт ангаах ухаан бол өөрсдийн гэсэн хуультай болох хэрэгтэй. Улсын хэмжээнд. За тэрийг бол одоо яг ерөнхийлөгчийн зарлиг досч байгаа юм байна. Тэгээд тэрэнд нь бол одоо бид нар уламжлалтын одоо шилдэг одоо эмч мэргэжилтэнгүүдийг орж ажиллаад үнэхээр одоо тийм сайхан хууль гаргах байхаа гэж итгэж найдаж байна. Архангай аймгийнхаа одоо нийт одоо 80 гаруй уламжлалт ангаах ухааны эмч мэргэжилтэн байгаа. Тэдгээрийгээ төлөөлөөд бас нэг ерөнхийлөгчийн зарлигийг хүндэтгээд авъя гэж төлөөлөөд ирсэн хүний хувьд бол бас их сайхан баяртай байна. Энд одоо өнөөдөр цэрүүхэн өдөр байгаа ч гэсэн олон уламжлалтын ангаах ухааны эмч нарын одоо сэтгэл зүрхэнд бас сайхан гал ассан тийм өдөр байна. За өнөөдөр Ламынгийн Лувсан дандан жанцангийн 345 жилийн өмнө Монгол улсад эрүүл мэндийн салбартаа эмнэлэг сургууль барьж Монгол ардчид нар бэлдсэн 345 жилийн зохиож байна. Тэгээ энтэйгээ холбогдуулаад Монгол улсын ерөнхийлөгч, Ухнагийн хөрөсөх ерөнхийлөгч эрүүл мэндийн салбар дундаа одоо бид бүхэнд Монголын уламжилт ангаах ухааныг хөгжүүлэх зарлигийг баталж, зарлигийг ёссон авч, зарлигийг хүндэтгэн хүлээж авч байна. Баяр хүргэе.